Бидний өнөөдрийн амгалан гэдэг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчихгийн хэрэг түүний шийдвэрлэлийн талаар 2013-аас 16 оны хүртэл 3 жил хагсын байдлаар судалж дүгнэлтээсэн. Энэ талаар танилцуулъя. За энийг ярихын тулд эхлээд эрүүгийн хуулийн 138 дугаар зүйл буюу хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг гэж ямар хэргийг хэлдэг. Энэ хэрэгт ямар ял шийтгэл оногдуулсан гэдгийг тайлбарлах зүйтэй авах гэж бодож байна. За хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг 138 дугаар зүйлийн нэгд хэсэгт болохоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зөрчих, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журамыг сахин хангуулах үүрэг бүхий итгэхэд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодод хүндэтэр хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн үсний доод хэмжээг 5-аас 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тавруулах, эсвэл 1-ээс 3 сар хүртэлх цагаар баримтлах ял шийтгэнэ гэж ингээд заасан байна. За энэ яг зүйл хэсэг заасан хэрэг бол эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн төрлийн гэмтрэх багттай. За 138 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хэргийн улмаас хүний амнаас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулахыг 3 жил хүртэлх цагаар хасах буюу хасахгүйгээр 5 жил хүртэлх цагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. За энэ 138 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн энэ заасан хэрэг нь болохоор эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндэвтэр гэмтрийн ангил багтдаг. Энэ хүндэвтэр гэмтрийн ангил багтаагаад байгаа энэ ядыг хүндрүүлээд байгаа гол нөхцөл байдал хэрэг хүний амнаас хохирсон эсвэл хүнд хор уршиг учирсан бол гэдэг ингээд санкцийн зааж чадсан. За ингээд энийг Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 16 дугаар тогтоолоор тайлбарласан байна. За 138-ийн нэгд заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журамыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг шууд хариуцж байгаа аливаа этгээд хамаарна гэж заасан байна. Мөн 138-ийн 2 бусад хүнд хор уршиг гэдэгт тодорхой нутаг дэвсгэрт нийтээр өвчлөх, хордох, хүний бие махбодод хүнд гэмтэл эсвэл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсыг зэргийг ойлгоно гэдэг ингээд заасан. Энд бол маш тодорхой заасан байна. Тэгээд 138 дугаар зүйлийн зүйл заасан гэмт хэрэг нь болохоор өөрөө хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагааны журам зөрчсөн ийм үйлдэл байхыг шаарддаг. Энэний тулд тухайн байр хэрэг нь ажлын байранд гарсан эрсгийг хамгийн ихэнд тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт энэ хэргийн хохирогчулан осолдогч нь заавал тухайн газарт ажилтдаг хүн байхыг шаарддаг. Гуравт нь тухайн байгууллагт хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан хүн осолдсон тохиолдолд мөн энэ зүйл ангаар ял шийтгэнэ гэж ингэж заасан байна. За хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн хэргийн гол гэм буруут нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журамыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд байгаас гадна хэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журамыг сахин хангуулах үүрэг бүхий этгээдийг тушаал гаргаж томилоогүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын захирал буюу ажил олгогч өөрөө шууд хариуцна гэдэг ингээд заасан байна. Тэгэхээр за эрүүгийн гэмтрийг шалгах явцад бол энэ тал дээр нэлээд хүндрэл бэрхшээл гардаг. Түрүүн энэ баясгалан хоорондоо ярилцлаа. Хин энэ хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажилуулах үүрэг хүлээсэн бэ? Энэ ямар шийдвэрээр энэ хүн энэ үүргийг хүлээгээд авсан бэ гэдэг ингээд шалгахад ерөөсөд тодорхой юм байдаг. Заримд нь зөвхөн хариуцуулсан гэсэн мөртлөө зөвхөн хөдөлмөр хамгаалалтыг хариуцсан гэсэн хэрнээ яг юуг нь хариуцах гэдэг нь тодорхойгүй. За энэ дээр нэг юм ярихад барилгын салбарт ялангуяа их байдаг. Барилгын байгууллага барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллага тусгай зөвшөөрөл авчихсан, өөрөө тусгай зөвшөөрөлтэй. Тэгээд дээрэс нь тендерт нэг шалгараад ажил хүлээгээд авчихна. Тэгэнгүүтээ өөрөө ерөөсөө тэр ажлыг гүйцэтгэхгүйгээр туслан гүйцэтгэгч гэдэг нэг компани оруулчихдаг. За тэгээд туслан гүйцэтгэгч компани энэ үүргийг гүйцэтгэж байгаа. Зарим туслан гүйцэтгэгч компаниуд ерөөсөө тусгай зөвшөөрөл авахгүй ийм газрууд орцсон явж идэв. Тэгээд хөдөлмөр хамгааллын журам зөрчигдсөн хэрэг тэр талбай дээр гарахад энэ
хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг ингээд шалгаад ирэхлээр яг захиалагч компанич хүлээдгүй, тослон гүйцэтгэгч компанич хүлээдгүй, хоорондоо хийсэн гэрээ байна уу гэж үзэхээр гэрээч байдгүй. Тэгээ одоо хэн хүлээх нь тодорхойгүй ийм асуудал тулгардаг. За энэ тохиолдолд бол бид яг захиалагч компани захирлыг шууд энэ нэг хэргийн хариуцлага бүлэх субъект гэж ингэж тодорхойлдог шүү. Ийм болохоор энэ тал дээр ялангуяа барилгын компани захирал инженерүүд бол маш их анхаарах шаардлагатай гэж үздэг. Сүүлийн үед барилгын байгууламж маш их баригдаж байгаатай холбоотой барилгын осол маш их гарч байгаа. Энэ ер нь хөдөлмөр хамгаалалт эрүүл ахуйн журам зурчих гэмт хэргийн дийлэх гэхэд ер нь буруудахгүй. Дандаа барилга дээр гарсан осол зурчил тэгээд бас нэг тодорхой хэмжээгийн болохоор уул уурхайн юм дээр гарсан осол гэмтэл хүн нас орсон энэ хэрэгүүд эзэлж байгаа шүү. За эрүүгийн үеийн 183 дугаар зүйл гээд бас аюулгүй ажиллагааны журам зөрчих гэдэг ийм нэг зүйл ангиудаг. Энэ болохоор уул уурхай барилга түнчлэн тесэрч дэлбэрэх аюул гарч бодшгүй. Үйлдвэр бусад аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний аймнаас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн өсний давуу хэмжээг 1-250 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээгээр торгох эсвэл 5 жил туршлагаар 20 сая шийдэх нэгэд ингээд заасан. Энэ бас эрүүгийн үеийн ерөнхий анги заасан хүндэвтэр гэмтэргийн төрөл болсон. Гэхдээ энэ бол тусдаа уул уурхай барилга мөн түнчлэн тесэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага гэдэг ингээд тусгай юуг н газрын заагаад өгчихсөн байна. Тэгээ уул уурхай барилга түнчлэн тесэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан ажил үүргийн үед энэ чирэг үүргийг хүлээсэн ажилтан байх ёстой. Энэ хэргийн гол онцлог нь болохоор хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоогүйгээр гэж байгаа. Энэ болохоор зөвхөн тухайн ажил гүйцэтгэгчийн хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоогүйгээр уул уурхай барилга түнчлэн тесэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байх юм аа. Тэгэхээр энийг бол цэвэр компани өөрөө бүх хариуцлага хүлээх ёстой. Энэ ажил гүйцэтгэгчтэй холбоогүйгээр энэ хэргийн хохирогч болон осолдогч нь заавал тухайн газарт ажилладаг хүн байх албагүй гэж байгаа байхгүй юу? Тохиолдлын тэр тухайн үед явж исэн хүн ч байж болно. Ер нь ямар ч хүн хохирогч байх боломжтой энэ зүйлэнгийн хувьд бол. За тэгээд энэ эрүүгийн үеийн 138 дугаар зүйл гэдэг нь эрүүгийн үеийн 18 дугаар бүлэг буюу иргэдийн улс төрийн болон бусад эрх хэрэгчлөөний эсрэг гэмтэргийн бүлэгт хамаардаг. 183 дугаар зүйл нь болохоор эрүүгийн үеийн 21 дугаар бүлэг буюу нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмтэрэг гэсэн ийм бүлэгт хамаардаг. Тэгэхээр энэ хоёр тис ондоо байгааз тийм болохоор энэ дээр бас их анхаарах хэрэгтэй. 183 дугаар зүйл заасан гэмтэрэг харьцангуй 138 дугаар зүйл заасан гэмтэргийн бодод бага гардаг ч гэсэн ялангуяа уул уурхай барилгын салбарын захирлууд одоо тэр аюулгүй байдал хариуцсан ажилтнууд энэ аюулгүй ажил үйлдвэрлэлийн ёс аюулгүй ажиллах арга зааврыг чанд хэрэгжүүлж хуулийг сахиж ажиллах шаардлагатай байдаг. За энэ хоёр зүйл ангийн ялгааг би сая ингээ ерөнхийд нь ярьчихлаа тийм болохоор энэ дээр бол яг юун дээр 183 дугаар зүйлээр зүйлчлээ 138 дугаар зүйлээр зүйлчлээд энэ одоо хуулийн байгууллага яагаад ингэж хоёр өөр зүйлчлээд ингэж шалгаад идэм бол адилхан тослохын тул гарсан хэрэг байгаа шүү дээ гэдэг ингээд бодоод идэг байж магадгүй. Тэгэх юм бол энэ хоёр зүйл ийм ялгаатай юм шүү гэдгийг ингэж тайлбарлаж өгөх гэсэн юм аа. Одоо юун дээр 138 дугаар зүйл дээр заавал нөгөө хөдөлмөрийн гэрээтэй тэнд ажиллаж исэн хүн тохирогчоор тогтоогдож энэ хэргийн хохирчулдаг яг энэ байгууллагын ажилтнтай холбоотой ослын тал дээр тухайн байгууллагын хөдөлмөрийн хамгааллын инженер юм уу эсвэл захирал хариуцлага хүлээх субъект болдог энэгээр ялгаатай байхад нөгөөх нь болохоор хаа хамаагүй явж одоо тухайлах юм бол нөгөө өөр хад идэхэд тэр хавьд явж ирсэн хүн амьтан осолдох юм бол тэрэн дээр ч гэсэн ер нь юу шүү байгууллагын захирал хариуцлага хүлээх ёстой гэдгээр энэ дээр ийм ялгаатай байдаг юм аа.
За одоо ингээд 2013-аас 2016-ны хооронд нийслэл дүүргийн хэмжээнд хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн журам зурчих аюулгүй ажиллагааны журам зурсан нийт 415 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Энэ бол зүгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн баримтна. Энэс зүгээр гэмтэргийн шинжтэй энэ одоо энэ хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй аюулгүй ажиллагааны журам зурсан гэмтэргийн шинжтэй гэдэг гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж шалгагдаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрсэн. Одоо энэ бол гэмтэр биш байна гэдэг үндслээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрсэн өчнөө байна. Энэс зөвхөн гэмтэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан 415 нийт энэ 3 жил хасын хугацаанд. За энэ 415 хэрэгээс 48 хэрэг буюу энэ нийт хэргийн 11.5%-ийг ялах дүгнэлт үйлдэж прокурор шүүгч хилжүүлсэн байна. За 341 гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Тэгэхээр ер нь ихэнх нь хэрэгсэхгүй болгож байгааз ер нь бол маш бага хувь нь шүүгч хилжиж шийдвэрлэж байгаа. 341 хэргийн 104 нь болохоор гэмт хэргийн бүрэлдэхүүн үндслээр хэрэгсэхгүй болж байгаа. 104 гэдэг чинь 30.5%-ийг эзэлж байна. За тэр бусад 69.5% нь болохоор хөөн хилц хугацаа хэргийн хөөн хилц хугацаа дууссан хохирогч ядлагдагчтай эвдэрсэн. Тэгээд эрүүгийн өршөөлтөний үзүүлэх тухай хууль зааснаар хэрэгсэхгүй болгогдсон гэдэг энэ үндслүүд орно л доо. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндслэл бол юм нэлээд ноцтой үндслэлээ. Мөн энэ дээрх 415 хэргийн улмаас 12 хүн хөнгөн, 108 хүн хүндэгдэр, 80 хүн хүндэг эмтэл авсан. Тэгээд 123 хүн амьсаа алдсан гэж байгаа. Энэ бол их өндөр тоо шүү дээ. Одоо гэмтэл учирсан хүнээс бараг давсан тоо харагдаж байгаа үстэй. Одоо хүнд гэмтсэн 80 байхад хүн нас урсан 123. Энэ хүний амьнаас алдна гэдэг бол маш их хор уршигтай асуудал. За 560 сая 500 мянган төгрөгийн хохирол учирсан энэ дээрх энэ хөдөлмөр хамгааллын хэргийн улмаас нийт энэ 3 жил хасын хугацаанд. За энийг оноор нь ингээд үзэх юм бол 2013 онд энэ 138 дугаар зүйл зааснаар болохоор 103 хэрэг гарснаас 14 хэрэг буюу нийт хэргийн 13.6%-ийг прокурор ялах дүгнэлтөөр шүүгч хилжүүлсэн. 89 хэрэг буюу 86.4%-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Бас л ерөөсөө хэрэгсэхгүй болгосон нэлээд өндөр дүнтэй гарч байгаа. За тэгээд дээрх энэ 103 хэргийн улмаас 5 хүн хөнгөн, 26 хүн хүндэгдэр, 16 хүн хүнд гэмтэж, 25 хүн нас барсан. Хэргийн улмаас 35 сая 570 мянган төгрөгийн хохирол учирсан. Тэгтэл 183 дугаар зүйл заасан хэргийн улмаас зааснаар 7 хэрэг гарснаас 2 хэргийн ялах дүгнэлт үйлдэж шүүгч хилжүүлээд 5 хэргийн хэрэгсэхгүй болгосон. Энэ 183 дугаар зүйл заасан хэргийн улмаас 1 хүн хүнд гэмтэж 3 хүн нас барсан. Нийт учирсан хохирол нь 4 сая 500 мянган төгрөгийн хохиролтой хэрэг байсан байна. За 14 онд мөн бас ер нь бол ингээд тоог хараад байхад ер нь эхний жилүүдэд дандаа л 100 гараад 100 төгөөд байсан байгааз 138-аар 98 хэрэг гарснаас 9 хэргийн буюу 10.2% прокурор ялах дүгнэлт шүүгч хилжүүлсэн. Бас л 89 буюу 89.8% хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Энэ хэргийн улмаас ингээ 3 хүн хүнд, 7 хүн хүндэгдэр, 23 хүн хүнд гэмтсэн, 23 хүн нас барсан. 230 сая төгрөгийн хохирол учирсан. За эрүүгийн хуулийн 183 дугаар зүйл заасан хэрэг 18 гарснаас 6-гийн ялах дүгнэлт үйлдэж шүүгч хилжүүлээд 12 хэргийн хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийн улмаас 2 хүн хүндэгдэр, 3 хүн хүнд гэмтэж, 10 хүн нас барсан, 79 сая 841 мянган төгрөгийн хохирол учирсан. Ийм судалгаа гарч байгаа. 15 онд эрүүгийн хуулийн 138 зааснаар 110 хэрэг гарснаас 13 хэргийн буюу бас л 11.8%-ийн прокурор ялах дүгнэлт шүүгч хилжүүлээд 97 хэрэг буюу 88.2%-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. За 4 хүн хөнгөн, 32 хүн хүндэгдэр, 26 хүн хүнд гэмтэж, 32 хүн нас барсан. Энэ одоо гарсан хэргийнхаа тоотой ерөөсөө тоогоо дагаад энэ хүний хүнд учирсан гэмтэл нас барсан хүний тоо ч гэсэн өсөж байгаа.
Мөн учирсан хохирол 109 сая. За эрэг үеийн 83 183 дугаар зүйл зааснаар 10 хэрэг гарснаас 2 хэрэг буюу нийт хэргийн 20%-ийг ялах дүнд үзэж шүүгч хилжүүлээд 8 хэргийн 80% нэрсэх болгосон. 2 хүн хүндөвтөр 2 хүн хүн гэмтэж 4 хүн нас орсон. Хэргийн улмаас 27 сая 378,400 учирсан. За энэ бол 16 оны эхний хагасчлалын байдлын дүн. Энэ 16 оны эхний хагасчлалд гарсан хэргийг харахад одоо зөвхөн 6 сарын хугацаанд 52 гарчаад байгаа юм чинь ер нь дахиад хагасчлалын хугацаанд энэ орчмын тоо гарахгүй гэхэд бас хэцүү. Гарна гэж байгаа ч бас биш. Гэхдээ гарахгүй гэхэд бас хэцүү байгаа. Хагасчлал гэхэд бараг түрүүчийн 2-3 жилийн хагасчлалтай юм тэтцсэн ийм дүнтэй тэр гарчаад байгаа. Түрүү хэрэг буураад байна гэж яриад байна. Гэхдээ яг энэ шүүхөр шийдвэрлсэн хэргийн дүнг харахад хэрэгсгүй болгосон хэргийн тоо их байгаа. Энэ шүүхөр шийдвэрлсэн хэргийн дүнг харахад л ер нь яг гэрүүгийн гэмт хэрэг мөн байна гэж бүртгүүлтэй байна гэж үзэж яа шийтгэл оруулах үндэстэй гэж шүүхэж шилжүүлж шүүхтэнд яа шийтгэл оруулах шийдвэрлэж байгаа бол багасаалаа л да. За 41 л хэргийг шүүхэж шилжүүлсэн 47 хэрэг буюу 90.3% хэрэгсгүй болгож шийдвэрлсэн. Бусад нь одоо огийн байдлаар ажиллагаанд байгаа гэсэн үг тийм 6 сарын хугацаанд судалсан учраас за энэ хэргийн улмаас 20 хүн хүндэгдэр 6 хүн хүндгэмтсэн 14 хүн нас орсон. Хэргийн улмаас 25 сая 800 төгрөг нөхөрлөжсөн. За 183 дугаар зааснаар 3 хэрэг гарсныг 3 ингээд хэрэгсгүй болгож шийдсэн байна. Тэгээ энэ нэг хүн хүндгэмтж 2 хүн нас орсон байна. За ер нь ингээд энэ хөдөлмөр хамгаалалт эрүүл ахуй уул уурхай аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа үндэслэлүүд нь яагаад энэ ийм их олноор хэрэгсэхгүй болгоод байна гэдээ ингээд судлаад үзэхээр хөдөлмөр